Хөхөө шувуу яагаад бусдын үүрэнд өндгөө орхидог вэ? Өндгөлөхөд бэлэн болсон үедээ хөхөө шувуу өөрөөсөө биеэр арай жижиг шувууны өрөнд очдог аж. Ингээд өөрийнхөө өндгийг хийснээ мэдэгдүүлэхийн тулд тэр үүрэндх нэг өндгийг шидэж орхино. Ховор тохиолдолд үүрний эзэн шувуу түүнийг үйлдэл дээр нь барьж хөхөөрөө дайрдаг. Заримдаа тэд хөхөөний өндгийг өөрийнх нь биш гэдгийг мэдээд гаргаж хаях нь ч бий. Гэхдээ ихэнх тохиолдолд хөхөө шувууны өндгийг өөрийн өндгийн хамт дардаг. Бусдын үүрэнд өндгөө орхихын тулд хөхөө шувуу багагүй ухаан гаргах хэрэгтэй болдог гин. Тэрээр хэсэг хугацаанд шувууны үүрнүүдийг тагнаж олон өндөгтэй тухлаг үүрийг сонгодог байна. Ингээд тэр их шувууг үргээх оролдлого хийдэг аж. Тодорхойлбол тэд модны доор нуугдаж махчин шувууны чимээ гаргадаг гин. Айсан шувуу цогтож үүрээ эзэнгүй үлдээдэг байна. Ердөөл 10-аас 16 хормын дотор хөхөө бүх төлөвлөгөөгөө амжуулж их шувууны үүргээ өөр шувуунд шилжүүлдэг гин. Хөхөөний хохирогч нь ихэнхдээ болжмор, ураацай, алтан горголтой, бор шувуу, хар хөөндө гэх мэт өөрөөс нь жижиг шувууд болдог. Үүрний эзэд бяцхан өндөгнүүдийн дунд тис өөр өндөг байгааг төдийлөн анзаардаггүй байна. Хөхөө шувууны ангаахай хөрш гэх зүйлийг төвчдөггүй аж. Учир нь тэд маш эмзэг арьстай бөгөөд хажууд нь ямар нэгэн зүйл хүрэх төдийд л уурлаж саад болж байгаа бүхнийг түлхэж холдуулахыг оролддог. Ингээд өргөж авсан эхийнх нь төрсөн хүүхдүүд бүгд хаягддаг юм. Хөхөөний өндөг хагарч ангаахаа гарч ирэнгүүтээ л бусад ангаахаануудыг түлхээд үүрнээс нь унахчихдаг гин. Түүнчлэн хөхөө шувууны ангаахай бусад шувууны үр төлөөс илүү хурдан өсөж бойждог байна. Ингээд тэд өргөмөл эцэг эхийнхээ авчирсан хоолыг өөрөө хоолоо олж идэж чадах хүртлээр иддэг. Заримдаа үүрээ орхин нисснийхаа дараач өргөмөл ээж дээрээ эргэн ирж хоолдог байна. Хөхөө шувуу ээж байх үүргээсээ зайлсхийж ийхүү өндгөө бусдын үүрэнд хаядаг мэт боловч байгалийн хуулиар энэ нь ерөнхий 3 тайлбартай. 1. Шувуу ажиглагчдын үзэж байгаагаар хөхөө шувуу энэ арга замаар өндөгнүүдээ эцэг шувуунаас нь хамгаалж байгаа хэрэг гин. Эр хөхөөнд шинэхэн уураг хэрэгтэй байдаг учраас тэд өндгөө шууд идчихдэг. 2 дугаарт хөхөө шувуу цээжний онцлогоос болж өндөг дарж чаддаггүй. 3 дугаарт өндөгний хайлс нэгэн зэрэг боловсрч гүйцэтгэхгүй тул хөхөө шувуу хагарч амжаагүй өндгөө гэмтэх магадaltaй байдаг гэж. Их сурвалж экологийн цагдаагийн алба. Хүүхдийн контент YouTube суваг уншиж бэлтгэв 2026 оны 2 дугаар сар.